Сайн байцгаана уу? Мэргэжлийн багш нар үнэлгээ 2 оруулахдаа хагас жилийн үнэлгээнүүдэд оруулахдаа багшийн журнал гэдэг хэсэг рүүгээ орно. Ингээд талд нь харагдчихээн. За тэрнийхээ үнэлгээ 2. Энэ дээр болоод 1-р хагас жил, 2-р хагас жил гэдэг хагас жилийн үнэлгээнүүд орж байгаа. Хагас жилийн үнэлгээнүүд жилийн эцсийн үнэлгээ болж байгааг бүгдээрээ мэднэ тэ. За тэгэхээр энэ дээр нь бол ордог ангиуд нь жагсаад гараад ирнэ. Ангиудаа сольж байгаа дүнгуудээ оруулна. За тухайн хичээл дээрээ дарангууд чинь хувь оруулах хэсгүүд байгаа. За энэ дээрээ болоод хэд авсан бэ гэдэг хувиудаа оруулаад за доод талд нь бол хадгалах гэдэг товчлуур байгаа. Хадгалах гэдэг товчлуурын хажуу талд нь хадгалсны дараа илгээх гэдэг товчлуур гараад ирнэ. За илгээхээ дарлаа. Ингэсэн тохиолдолд бол менежер дээр мэдээлүүд нь очиж байгаа гэсэн үг. 2-р хагас жилийнхээ үнэлгээг мэргэжлийн багш нар ингэж оруулаад менежер рүү заавал илгээсэн байна. Тэгжээж төгсөл дэвшилт хийх гэж байгаа анги удирдсан багш дээр та хэдийн бүртгэсэн дүнгууд очноо гэсэн үг. Анхаарал хандуулсанд баярлалаа.